За ингээ юу ч гэсэн гэрээ ихнээс нь авчихъя. Энд нэг охин байна. Намайг нүүлэхээр ирсэн нэг охин байна. За сайн байна манайхаа. Ариун байна. Тэгээд 2 жил амьдарсан гэрээсээ одоо 2 жилийн дараа нүүх гэж байна. Тэгээд одоо энэ гэрээ танилцуулсны дараа шинэ гэрээ танилцуулаад ямар болсныг та нарт бичлэгээр үзүүлье. За тэгээд юун түрүүнд хамгийн тухтай хэсэг маань миний ор. За тэгээд орныхоо доотлолт хөндийтэй тэр хөндөд бол хамаг одоо хэрэглэхгүй юмнуудаа хийж хадгалдаг байсан. Энэ нь болохоор айгүй том одоо зайтай хэсэг шкаф байхгүй учраас өрөөгөө ингэж ашигласан. Ашигласан гэж цаанаас ашигласан байсан. За тэгээд энэ Неторигоос авсан хамгийн хөөрхөн хөшиг маань байна. Өрөөнд бол хамгийн өнгө нэмжсэн зүйлүүдийн маань нэг. За тэгээд энэ хэсэгт болохоор мэдээж төрийн далбаа болон манай дүү, найз, эгч нарын маань өгсөн одоо хамгийн үнэтэй цайтай бэлгэнүүдийн маань нэг байна. Энийг бол хааж усан одоо байнга авч явдаг байгаа. Гэртээ байнга гүлгэж гоё чимэглэл болгодог. За тэгээд шууд галтгоороо горъё. Манай галтгоо өрөөндөө болохоор шууд хоолны үнээр айгүй их шингэдэг байсан. Бид гурав өнөөдөр бүх юмаа багалчаад маргааш ажилласаа төртөө тэрэг аваад нүүнэ. One hour later. Өөр авах ханамд юу вэ? Ханамд байгаа. Үнээр манай гэрийн зураг мангар жижиг гин цаа явах. Чи ядаж зурагтай юм байна. Тийм дээ. Баа зураг надад зураг. Чи тэгтэн дээр ямар өөр хэрсэн? Яасан? За арайда. Энэ чи. Өөр гадтай хата. Явахтай царин тогтоог жоохон хөтөлөхгүй дээ. Үгүй ээ, бүр ихсэрэг. За өглөөний мэнд манайхаа бичлэгжсэн газар ой. За ямар ч байсан бид гурав өглөөний 8 цагс ирчлээ. Өчигдөр 12 цаг хүртэл юм бэлдсэн. Нэг цаг хүртэл юм бэлдсэн юм байна. Ямар ч байсан өглөө биш орой өчигдөр орой юмнуудаа гаргаж тавьцсан. Одоо эднэрийг эзүүнөө бүгд. Ямар ч байсан өглөөний цаа уучаад ирээ. Баяр таа. За бид гурав ямар ч цагаа уучлаа. Бүх юм дараалтаа хэлдэг. Тэгээд одоо бид гурав явж түлхүүрээ авах гэж байна. Өөрчлөсөн сая ажилласаа орж нэг төрдөг тэрэг авсан. Тэрэн дээр юмнуудаа тавьчаад одоо түлхүүрээ авах гэж байна. Энэ бэ. Энэ бор бэ. Тэ шарна юм уу? Шарна. За манайхан түлхүүрээ авчлаа. Манайхаа тэгэл уграагаараа айл нүлэг гэж тийм мастер. 12 hours later. За тэгээд шинэ гэрээ маань усны өрөө байна. Ишээ галтгоо байгаа. Тэгээд одоохондоо манайд газ ирээгүй байгаа учраас энд газа тавьчихсан. Ингээд тавьчихсан гэнэ газгүй ингээд альчуур тавьсан байгаа. За ингээд манай галтгоо. За ингээд манай нөөл байна. За ингээд том өрөө маань байна.
Энд дээр би бол хичээлээ хийх юм байгаа юм. Баг л хичээл юм. Тэгээд ийшээ ортой. Ийшээ шкафтай. Гэт нэг өөрөө байр байна да. Тэгээд өмнөх байраасаа бол бүр нэлээд том байранд орсон. Яг айхаар том биш ч гэсэн нөө шинэ гэр гэдэг утгаараа одоо жоохон тухгүй байгаа. Тэгээ өөрийнхөө юмнуудыг гаргаж ирээд хандаа өлгөөд өөрийнхөө хувцсыг өлгсөн болохоор хамаагүй нэг юм өөрөөсөө байгаа ч гэсэндээ жоохон эвгүй байна. Уус шинэ гэрт орохоор нэг жоохон эвгүй байдаг шүү дээ. Нүгч бас тоглоом биш гэдэг юм байна. Сэтгэлдээ бол би бол зүгээр нэг өдөр сав гээл ганцаараа бараг нүгч юм шиг байсан чинь. Найзуудынхаа төсөлж гол угаасаа шал худлаа байсан байна. Олон нүүж байгаа хүн чинь. Тэгээ ерөөсөө Японд анх ирэхдээ би нэг цүнх, нэг үүргэвч, тэгээд нэг урдуур аим пасктэй ч үлээ юм 3 цүнхтэй ирж байсан байхгүй. Тэгээд тэгсэн одоо Японд 3 жил хагас бараг 4 жил болж байгаа энэ хугацаанд бол айгүй их юмтай болсон байна. Айгүй их юм цуглуулсан байна. Айгүй их одоо шкаф янз бүрийн юм зөвлөж нэг ёсондоо ном шигтэй болсон байна. Барины шилж хаяж чадгаа байсан байна. Бол нэг юм хөшөөгөө гэтэл барины шилж хаяж чадгаа байлаад нүгүүд бас мөнгө их зарцуулдаг юм байна. Том байранд орох тусмал хүн айгүй их юм гээд аваад идэм байна. Аваад идэх ч одоо хэрэг болоод том байранд орох тусмал хэрэг болоод юмнууд хэрэг болоод тэр юмнуудаа одоо тэгэл тухтаахад бол хайж авч эхэлж байгаа юм л доо. Тэгээ энэ хүртэл бид гуравтай нүүлтэн томд байсан та бүхэнд маш их баярлалаа. Бичлэгийг маань үзээд хинт хэрэгтэй биш зүгээр би амьдралынхаа юмыг хадгалж байгаа болохоор бичлэгийг маань үзээд таалагдсан бол лайк дараарай. Баярлалаа. Хүрээ.